30 хэдэн жилийн өмнө бид нар энэ ардчилсан тогтолцоог сонгож аваад ингээл хойшлох жил сонгуулиуд хойшлох тусам ард түмний төр итгэл ингээд буураад байна. А гэхдээ Монголын ард түмэн ардчилсан энэ сонголтыг бол энэ ардчилсан нийгэм зөв гэж дийлэнх нь үздэг. 75 орчим нь үзэж байгаа юм. Гэхдээ яг энэ тогтолцоогоор байгуулсан төрдөө итгэл нь буураад байгаа байхгүй. Яагаад гэхээр нөгөө их хурлын гишүүн болсон, нөгөө сайд нар болсон нөхдүүд нь хууль хэрэгжүүлдэггүй, өөрсдөө хуулиас давуу гэж боддог энэ зүйлээс болоод үндсэндээ бол за бид нар энэ ер нь бол хэнийг сонгоод нэмэргүй юм байж тээ. Энэ их хурл энэ засгийн газар гэдэг чинь хууль хэрэгжүүлдэггүй хүмүүс байж тээ. Амлснаа биелүүлдэггүй юм байж тээ гэдэг ийм руу ингээд ороод байна л да. Үүнээс ер нь бол тэр ард түмний итгэлийг алдсан энэ одоо их хурл засгийн газар гэдэг бол ер нь бол цааш ингээд яваад байх юм бол Монгол улс байгаагүй юу гэдэг рүү орно. А гэтэл энэний чи хамгийн том одоо орой дээр нь за эсвэл нөө байшингаар болох юм бол хундаам нь одоо үндсэн хууль гэж байна. Үндсэн хуулийг зөрчөөд үндсэн хуулийг бүх судлаачид нь хэлээд тэр их хурл байж байгаа гишүүд нь хүртэлдэггүй. Эн чинь яг цагаан дээр хараар ингээ бичсэн байж тээ. Энэ үндсэн хуулийг зөрчиж болохгүй гэдэг яаж хаад төрийн эрхэм мэдлийг одоо хууль бусаар хүчээр булааж авах юм үйл ажиллагааг булган туяа бол хийсэн мэдчихсэн өөрөө нэг. За энэ үн дээр би яагаад хүчээр гэж бас хэлж байгаа юм бэ гэхээр тухайн үед одоо тэр их хурлын тэр шүн дунд штэ их хурлын чуулган руу ороогүй 60 хэдэн гишүүний бүх гар утас руу янз бүрийн занал хийсэн мессеж ирсэн. А эн чинь нэгдүгürt одоо хүч хэрглэж байна гэсэн. А хоёр дахь юм бол та гээд яаж авах намайг ингээд одоо шүн ингээд тэр нэг гишүүний өрөөнөөс гараад ирэхэд та яхаараа сонгогчдынхаа өмнө амлсан амлалтаа биелүүлдэггүй энд орох хэвээр энэ төр гээд ийм сэтгүүлчдээс хүртэл ийм одоо шахалт их ирсэн шүү дээ. Тэгэл дээр нь тэр булган туяагийн үед сууж байгаа тэр 60 хэдэн гишүүнийг сонгогчдын өмнө иргэдийн өмнө янз бүрээр гутаанд оромжилсан шүү дээ. Өөй сонгогч чинь ингэж ийм мессеж ирүүлж ийн, ингэж ийн тэгж ийн гэх комент хүртэл уншиж ийм хэлсэн. Энийний цааталт нь ийм төрийн эрх мэдлийг ингэж хууль бусаар булааж авах. Дахиад дээр нь үндсэн хуулийг хүснээрээ өөрийнхөө тайлбарлаж зөрчдөг зүйл мань таашид үргэлжлээ явна л гэсэн. Хэрвээ булган туяад хариуцлага тооцохгүй бол яг ийм үйл явцаас болоод энэ увайгүй талаас чинь болоод ард түмний төрд итгэл байхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр би бол нэг зарчим дээр хатуу байгаа нь булган туяа гэдэг хүнийг улсын их хурлын гишүүнээс эгүүлэн татах ёстой. А энийг улсын их хурл заавал хийх ёстой. Хэрвээ энийг хийхгүй бол энэ улсын их хурл тарсан дээр дахиад энэ хууль хэрэгжүүлдэг дахиад энэ хулгайчигаа үндсэн хууль зөрчигчийг энэ нүүрсний хулгайчтай хамгаалж авч үлдэхгүй тийм арай эрүүл их хурл нь бүрдээсэй байлаа гэж бодчих. Тэгэхгүй бол ингээд энэ бид нар дээгүүрээ болцдог, хуйлдчихдаг. А ингээд болоо явждаг. Яг ингээд нэг үндсэн хууль зөрчижл байдгийг. Үндсэн хууль юу юм бэ гэдэг ийм агуулгаар явах юм бол Монголд өнөөдөр хууль хэрэгжүүлдэг хүн байхгүй болно шүү дээ. Тэгэхээр эн чинь цааталт нь бидний хувьд хэрвээ энэ хүнд хариуцлага тооцож эргүүлэн татах юм бол энэ улсын их хурлд байж байгаа өнөөдөр байгаа энэ 125 гишүүн хоошид бүрдэх энэ Монголын төрд хоошид ингээд их хурлд суугаад төрд албааших бүх хүмүүсийн дотор би ч н хууль хэрэгжүүлэхгүй болохгүй юм байна. Би ч хуулийн дор штэ. Би их хурлын гишүүн болцохоор ийм одоо хуулийн дээр гарцдаг гэдэг энэ тархин дотор нь суудсан энийг буруу програм өөрчлөгдөх юм байна. Ер нь ингээд ажиллаж байхад одоо их хурл дотор ингээд байж байгаа нөхдүүдийг би ч өмнө яг гаднаас л ингээд хардаг бол ороод ирж байхад бол би их хурлын гишүүн болцохоор бүхний дээр би бол яавал яанчтай гэдэг нэг ийм одоо би гэсэн юм үзэлтэй тийм хүн болоогүй залуучууд их байна лээ. Тэгэхээр энийг зогсоох бол хамгийн нэгдүгээр асуудал нь энэ байж байна. За миний хувьд бас ингээд нэлээ олон одоо бас хуулийг боловсруулсан ингээд өргөн барихад бэлэн болцсон бас ингээд хүлээж авахгүй хүлээгээл одоо бараг 5-6 сар болж штэ. Тэгэхээр чинь одоо ингээд юу гэдэг өөр намынх болохоор гэдэг юм уу таалагдахгүй болохоор тэр хуулийг авдаг. Ингээд энэ нэг ийм би гэдэг иймэрхүү зүйлтэй парламент л байна те.